Орхон аймгийн иргэдийн дунд жил бүр зохион байгуулагддаг иргэдийн спортын наадам үргэлжилж байна. Тэмцээнд 19 багийн 950 гаруй тамирчин оролцож байна. Тэмцээн үндэсний бөхөөр эхэлж 2 дахь өдрөө буудлага олс таталтаар үргэлжиллээ. Үндэсний бүхийн төрөлд Жаргалан сумын баг тамирчид 1-р байр эзэлсэн бол буудлагын төрөлд Баянүндэр сумын Даваат багийн тамирчид тэргүүллээ. Багуудын хооронд болж байгаа 6 төрлийн тэмцээн болж байна. Би манай баг Орхон аймгийн Жаргалан сумаас оролцсон. Хамгийн анхныхаа тэмцээн бол үндэсний бүхийд багаараа төрүүлсэн сэтгэл өндөр байна. Энэ тэмцээний хувьд бол иргэдийнхаа чөлөө цагийг зөв боловсон өнгөрөх зорилгоор ард иргэдийг эрүүл чирэг байх талаар зөв арга хэмжээ гэж бодож байна. Манай Жаргалан сумаас нийт 40 багийн бүрэлдэхүүнтэй хүний бүрэлдэхүүнтэй баг тамирч оролцсон. Тэгээд нийт баг тамирчтай эрүүлийг сайн сайхан бүхнийг хүсээрээд спортын өндөр амжилт хүсье. Орхон аймгийн Баянүндэр сумын 22 баг, Жаргалан сумын 3 баг нийлээд 25 багийн бас дунд бас энэ тэмцээн өдөрлөг бас сайхан болж байна. Бас нэг иргэдэг бас эрүүл бие бас тийм юм юунд урайлсан сайхан амжилттай арга хэмжээ болж байна. За энд манай Даваат баг нь бол буудлагын дөрөвд бол 2 эмэгтэй баг оролцоод тэргуун байр эзэлсэн. За эндээ бол маш их баяртай байна. Тэгээ мөн одоо багийнхаа одоо иргэдтэй мөн дэмжсэн одоо хүмүүстэй бүх хүмүүстэй маш их талархаж байна гэж хэлмээр байна. За ер нь өрсөлдөө маш ширүүн болсон. Ер нь бол бас буудлагын төрдөр бас монголчууд өөрсдөө тэр нүүд хурц тэр мэрэгэн тийм улсууд байдаг. Тэгээд тэрнийхээ хугацаанд бол буудлагын төрд бол маш сонирхолтой. Энэ жил шинээр орсон төрөлд бол их гоё сонирхолтой хүмүүсийг бас их татсан тийм спорт байсан. Тэгээд энэ бол нэлээд өрсөлдөөнтэй болсон. Тэмцээн өнгөрсөн сарын 12-наас энэ сарын 11-ний хооронд зохион байгуулагдана. Баг тамирчид нийт 6 төрлөөр өрсөлдөх юм. За иргэдийн спортын наадам маань жил болгон улам зохион байгуулагддаг. За энэ удаагийн тэмцээн маань спортын 6 төрлөөр 2022 оны 11 сарын 12-наас 12 дугаар сарын 11-ний хооронд зохион байгуулагдаж байгаа. Иргэдийн спортын наадам маань 25-аас дээш насны багийн иргэдийн дунд зохион байгуулж байгаа. За мөн он гараадууд 25-аас доош насныхаа иргэдийн дунд бас иргэдийн спортын наадмыг спорт тоглоомын төрлүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байгаа. За нийтдээ 19 багийн 950 гаруй тамирчид спортын 6 төрлөөр бол өрсөлдөж байна. За иргэдийн спортын наадмыг зохион байгуулснаар иргэд маань спортоор хичээллэх сонирхол төрнө. За мөн иргэдийг бол хөдөөний дутагтаас урьдчилан сэргийлэх, мөн эрүүл мэндийг бэхжүүлэх, мөн баг хамт олон сэтгэлгээтэй болгох, бас хоорондоо бас нөхөрлөж спортоор хичээллэх ийм олон давуу талуудтай. Багуудад маш идэвхтэй оролцож байгаа. Өнгөрсөн жилүүд бол ковидын улмаас бас ганц жил тасарсан байгаа. За ингээд тэмцээн уралдаан багийн иргэд бол идэвхтэйс оролцож байгаа багийн иргэдээ бас талархал илэрхийлье. Иргэдийн спортын наадам энэ жил 4 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Тэмцээн зохион байгуулагдсанаар иргэдийг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, бие биетэйгээ танилцах, шинээр тамирчин нээн илрүүлэх ач холбогдолтой байна.